Сайн байна уу? Та бүхэндээ өдөх өдрийн мэндийг хүргэе. За би нөө судрын тайлбараасаа үргэлжлүүлж явах гэж байна. Тэгэд яна уучлаарай гэхгүй. За нөгөө дууссан хэсгээсээ явхаар чин энэ хэсгийг алгасч тийм үү гэсний ерөөс яг дууссан хэсгээс цааш явхаар шийдлээ. Энэ дээр их тайлбар хийж болох юм шиг байна. За Нэгтиос 26 дугаар утаснаас эхэлж байна. Яхуу дээр алмасуу бийсэн олуу дээрээ хяасан чулуух тусан амны өтөн аруус ашгирээ чагталсан алдуухан бүлгийг көнөө хэмээн. Нэгтэл бас эртний үедээ алмас байсан уламжлан ирээд тархийг олсон. Тархийг олсон тул амны өт аривдаж ам булаалд нь толгой хайлсан аштын гэрээг чагталсан алдуул бүлийг көнөө хэмээн. Утга нь би дарангаач олон талд сэтгэлгээг би дарангаач гэхээр бигээ дарангуйлдаг буюу одоо өөрийгөө жоохон золиослох маягтай өөрийгөө орхиод бусдын төлөө явдаг тийм сэтгэлгээг хэлж байгаа. Тийм олон талт сэтгэлгээг тоймлон хөгжүүлж явсны улбаатай. Тоймлон хөгжүүлнэ гэхээр нэг барагцаагаар зөнгөөрөө баримжаагаар нэг тоймлос хийгээд хөгжүүлж явсны улбаатай. Хүн төрхийг олсон ч тэ адгуу самтан аратан мал биш хүн төрхтэй болсон ч ам бардам уухайлсан тул гэхээр өөр өнцөг байхгүй юм шиг зөвхөн нэг өнцгөөс уухайлсан тул их засаг хилцэгтэй төрөлцсөн гүрнийг хүннүү хэмээн. Ам бардам уухайлахын үндэс нь он тооллын туйлбэн чондоос ихтэй. Нэгтэл бол төр ялбан чи алсаас ихтэй. Утга нь он тоолол цаг хугацаа орон зайн дүрээ хувлан альбин төөрүүлдэг бие хэмээх бодрлын алс хол байдлаас ихтэй. Цаг хугацаа чинь орон зай болж дүрээ хувилгаад альбинд төөрүүлдэг бие хэмээх бодрлын алс хол байдлаас ихтэй буюу биегээ олж танихад хэцүү төөрөгдөөд байх тэр одоо эрэл хайгууллын бодрлын олж барихад хэцүү ер нь бол алс холд байгаа тэр байдлаас ихтэй гэж байна. Чи дарангайчийн хэлээр хөрвүүлбэл одоо та нарын ойлгох хэлээр хөрвүүлбэл нэг ёстоор орших авч өөр цаг хугацаанд оршоод байсны улбаанд нэгтгэхэд хэцүү болж ам амдаа бувтнаад байх цаг үе юм аа. За нэг төртэй, нэг засагтай, нэг ёстой, нэг уламжлалтай боловч өөр цаг хугацаанд хүн болгон өөр цаг хугацаанд зарим нь одоо 100 жилийн өмнө, зарим нь 200 жилийн өмнө, зарим нь 300 жилийн өмнө амьдарч байсан удамшлаа сэрээж хэрглэж байсны улбаанд тэр чинь одоо өөр цаг хугацааны удамшил сэргээд ахаар өөр үзэл бодолтой хүмүүс аривдана гэсэн үг. Тэгэхээр нэгтгэхэд хэцүү болоод ам амандаа бувтнаад байх цаг үе юм аа гэж байна. Хоорондоо зөрчилдөд байх нэ. Хүн тарваг үе гөрөөс байсан хин нэгэнтэй шилүүс байсан цаг хугацаагаа бүжин байсан өнийн явдалтайгаа хутгаад байвал ямар бужигнаан болох вэ? Он цагийг цэгцлэн төрд ёсны улбаанд уяхаас өмнө арвин их цаг хугацааны сүлэлтэн холин сүлж байдгийг таньсан эртийн явдал руу төтөлбөл хүннүү гүрнийг олноо. За хүннүү гүрний үед яг энэ он цаг хугацааг цэгцэлж төрд ёсны улбаанд уйж одоо нөгөө жам ёсыг төр засагтай холбож цэгцэлж байсан юм байна л та. Тэгээд яг тэр уяхаас өмнө уяхын тулд таних хэрэгтэй штэ. Тэгээ олж таньсан тэр цаг үе рүү төтлөх юм бол хүннүү гүрнийг олно гэж. Ягтос янту хай шу ягту масу нэртуха бүүшин кантула тэрэн хэмээгч нь нүүдлээ хайсуу. Ёрон гэрээч ололгүй төөрсөө. Мяндаг шид олуулаач нөхөрсөг бос шүү ухаж ав. За
Энэ зөнгийн тух гэх чинь байна шүү. Бардам Монголон гэж хилээж ангижруулна. Энэ зөнгийн тух гэдэг нь болохоор тэр нэг удамшлаа сэрээсэн байдлыг хэлээд байгаа байхгүй. Хүн чинь одоо нэг хүн 100 жилийн өмнөх удамшлаа сэрэлээ. Нөгөө хүн 200 жилийн өмнөх удамшлаа сэрэлээ гэж үзэх юм бол 2025 онд амьдарч байгаа ч гэсэн өөр үзэл бодлыг туулыг амьдрал туул ухаарал ур чадамжийг тээсэн удамшлыг сэрэж байгаа гэсэн үг. Тэгээд удамшил сэрээсэн бол тэрэндээ ингээд жоохон бат итгэлтэй байх гад тэндээсээ бүх гарц гаргалгаа шийдэл утга учирыг олж байгаа учраас тэрийг хамгаалах маягтай байдаг хгүй хүн. Угаасаа ер нь хамгаалж байх нь ч зөв л ах л та. Бүх юмаа тэндээс олоод байгаа учраас энэ зүүн сэрж байгаа нь одоо зөнгийн тухт байдлыг бий болгоно гэсэн үг. Тэгэхээр энийг хэлж байгаа. Энэ зөнгийн тух гэх чинь байна шүү гэдэг нь одоо саяхыг хэлж байгаа байхгүй. Тэгээд бардам Монголон хилээж ангижруулна. Яг удамшил сэрээсэн бол бардам Монголон ер нь л ардаа хаях тэнхээтэй байна гэсэн үг. Ангижраагүй. За бардам Монголонгоо хаях тэр дэнсээгээ давж чадаагүй нь араатан зөнгөө хувилна. Инэрлийг чилээж ирээгүй түлэн тархийг цуцааж тавгүй түлэн. Бардам Монголонгоо хамгийн ихлэ хаях нь штэ. Тэгэнгүүт бигээ эхлээд хайчин гэсэн үг байхгүй юу? Тийм ч учраас энэ хүннүү гүрний үед нөгөө бие дарангайчийн олон талт сэтгэлгээ томилон хөгжүүлж явж исэн гэж өмнө хэлээд байгаа. Тэгэхээр бигээ эхлээд хайчин. Бигээ хайж чадахгүй бол чадаагүй нь удамшлаа сэрэж ийн гэсэн чинь араатан зөнгөө асаачих юм байна. За тэгээ араатан зүүн асгаараа инэрлэхгүй болно. Тэгээд тарих цуцаж тавгүйтэн. Тарих цуцахтаа өлбөрөнчиг, өтөнчиг, өтсөн хойноо өлмөн зангаар эртийн явдлыг санагалзан нүүдлийн жолоог атхан 1 тамаар нүүсүү, 2 тамаар холбирсүү, 3 тамаар гудайсуу, 4 тамаар ирээлжилгээд дөнгөж сэрээд 5 дахь там ташуур өгөхийг тааж мэдээд 6 дахь тамыг өөрөө чөдөрлөөд 7 дахь тамыг хүлээн авдаг. За нөгөө бардам Монголонгийнхоо дэнсэн дээр гатцсан хүмүүс бол инэрлэхгүй болоод тархин тэрэндээ ядраад тавгуутээд тархин тавгуутгээрээ нөгөө танин мэдхүүгээ олж авч чадахгүй дээ өлбөрнө гэж байгаа байхгүй юу. Бардам Монголон биегээ тойголцсон хүн бол танин мэдхүйд маш хаалттай байдгаа гэсэн. Ер нь бол юм сурах дурггүй миний зөв би тэгжин чи дугуй айл гэд байх нь штэ. Тэгж байгаа учраас танин мэдхүүн дутагдaltaд ороод тархин өлсөд эхэлдэг байх нэ. Тэгээ өлсгөрөө өтөөд өтсөн хойноо одоо өлмөн зэлмэн зангаар өлсөө дээрэс нь одоо ингээд дотроо үржүүлээд тижээгээд байна гэхээр чинь өөрөөсөө гадна өтөж шаардлагад унаад байгаа болохоор маш өлөн зантай болох нь шүү дээ. Өлөн хоосон зантай болох нь. Хөлөв дэлөв гэсэн зантай болох нь. Тэгээ ийм зангаар эртийн явдлыг санагалзан нөгөө удамшлаа сэрээцэн гэж бодоод байгаа. Эсвэл сэрэхийг хүсээд байгаа хүн чинь эрт цагийн тэр удамшлаа хальт тэмтрээд бүрэн хэрглэж чадахгүй болохоро нөгөө дуурайж ч юм уу те нэг юм ухамсаргүй байдлаар хүчилж үйлдэхийг санагалцд юм байна л да. Тэгээд нүүдлийн жолоог атхан одоо ямар ч байсан нүүх ёстой гэж бодох нь те яаж нүүхээ мэдэхгүй хаашаа нүүхээ мэдэхгүй ээж за ямар ч лээс нүүйл гэж л одоо зөнгөөрөө боддог байх нэ. Нүүн гэхэр ч одоо үйлдэлхийн хийгээс bijүүлэн учир шалтгаанаас гарц гаргалгаа руу шилжилтгийн ч гэдэг юм уу иймэрхүү тархины үйлдэлүүдийг хэлж байгаа. За тэгээ нүүдлийн жолоог атгаад 1 тамаар нүүсүү. Там гэхээр яах нь гэхээр тарчилгаатай л байх нь те там гэхээр ойлгомжтой шүү дээ. Тэгэхээр яг энэ нэг бардам Монголон дээр дэнсээ даваагүй хүмүүс удамшлаа сэрээлээ гэвэл яг тэр тархины сэтгэгч чадамж нь өөрт нь яг там шиг л байдаг байх нь. За эхлээд 1 тамаар нүгээд 2 тамаар холбироод гэдэг чинь нэг арай өөрөөр тарчлаад 2 дахь дахиад оролдож үзэхээрээ дахиад нэг арай өөрөөр тарчлаад гэсэн үг те. 3 тамаар гудайгаад тэгээ 3 дахь там дээр бол нэлээд гудаалттай те нэлээд хоосролттой нэг яах вэ гэд аргаа орсон байдалтай орж ирэх нь. Тэгээд 4 тамаар ирээлжилэхэд
дөнгөж сэрээд гинэ. За 4 5 үдцэн өнчтөө угаасаа сэрхээс аргагүй маш олон алдаа хийсэн, маш олон хохирол учруулсан, тэндээсээ өөрөө буцаагаад шийтгэгдсэн нэг тиймэрхүү байж таараа. Тэгээд тэн дээрээ сэрэлт авах нь ш. Ухаарл ойлголт тэгээд тэндээсээ таньж мэдсэн зүйл бүхнийг одоо сэрэлт гэж хэлж байгаа бах. Тэгээд дөнгөж сэрээд 5 дахь там ташуур өгөхийг тааж мэдээд за би эндээсээ ер нь ухаарж ойлгохгүй бол ер нь дахиад тамруул гусхандэ гэдгээл одоо тааж мэддэг болох нэ. Тэгээд 6 дахь тамыг өөрөө чөдөрлөөд гэхээр 6 дахь тамыг тооцож болоод за 6 дахь там руу бол ягаад ч явахгүй шүүч гэдэг юм уу, энэ ч одоо ухаанд хэлж ийн гэсэн үг. Тэгээд 7 дахь тамыг хүлээн авдаг. Тэгэхээр ер нь бол ухаарал танин мэдхгүй ингэж ирээлжилж байдаг энэ жамын үйл явцыг хүлээн авч хүлээн зөвшөөрч цаашид танин мэдхүйгээ уул суур ухаан болгож хэрэгжилж эхэлдэг байна. Хэрв өрсөд авын зүм буюу өнгөрсөн өхөж нөхцөн тэр олон өвөг дээдсийн өвдөж шаналсан өвчүүндээ хүртэл турсан мэдээлэл агуулгатай юм бол хүмүүн угаас өөрийгөө хамгаалах бөгөөд өрөөлийг чөтөөрхөх, өлтгөөрөө ухамсараа гэх, өсгөөрөө тараа таниулах авиртай байх нь тун гарцаагүй мөн оночтой юм. За бидэрт бол янз янзын маш олон өвөгдөөс байгаа. Тэгээ тэр дотор тархиа өлдөөсөн ч өвөгдөөс байгаа, өтөө цэвэрлж явсан ч өвөгдөөс байгаа тий. Энэ олон өвөгдөөсийн хүчүндээ хүртэл турсан өвдөж шаналсан тамаар тууцсан тэр мэдээлэл агуулгатай байгаа юм бол хүмүүс угаасаа өөрийгөө хамгаалах, өрөөлийг чөтөөрхөх, өлтгөөрөө ухамсараа гэх, өлсгөөрөө тараа таниулах авиртай байх нь тун гарцаагүй мөн оночтой юм. За энэ бол ойлгомжтой яхаа. Энэ тамыг туулж барвал мөр болгон мөрлөж дийлбэл. За тамыг туулсныхаа үндсэн дээр ухаарал тэгээд ухаарлаасаа танин мэдхүйг олоод мөр болгон мөрлөж дийлвэл гэсэн утга цаана явж гин. 8 дахь зөнг тосож аваад за 7 дахь дээр там байсан бол 8 дахь дээр зүм болж орж ирж байна те. Тэгэхээр нэг инсэн дээр бүдрэхэд одоо 7 там туулж ижил 8 дахь дээр дахиад зүүн сэрхэндээ. За тэгээд 8 дахь зөнг тосож аавна гэхээр удамшил яг бүрэн утгаараа сэргэж хэрэглэж ашиглаж болох үйс болж ирэх нь байна. За тэгээд 8 дахь зөнг тосож аваад өдөлтг нь 60 хүрээд ухаан суун 61-тэй үхэн гих та үрсийн хил зүгтээ яг сайхан таарч байна да. Тэгэхээр нэг насны амьдралд за эхний дэнсэн дээрээ бүдэрлээ гэхт ер нь там туулсаар байгаад л нэг юм хальттай зөнгөө нэг яг сайхан барьж аваад өдлөх тийм одоо богино хэмжээний цаг хугацаатай настай амьдрчий шүү дээ хүмүүс та нар тийм болохоор заавал тэр тамар туучих алба байна уу тэг эхнээсээ зөнгөө зөв сэржүүл 30-таа сэржүүл 31-тэй гээсээ үйлдэж эхлээд эрт ухаан суугаад эрт мөртөө амьдраад их мөртөөгөр өдөлж бас болох нэ гэдэг утга бас явж байх шиг байна. За ер нь бол ингээд та нар аюу богинохон настай шүү ингээл алдаан дээрээ ингээд тамлагдаад байхад бол хайрын цаг хугацаа шүүл гэсэн утгатай болов гэж би бодож байна. За тэгээд янтуу хибээсүү түүхийг өгүүлсөө авсуу харилдаг шидэн гэр хамаасуу яал байвал хилцсүү ар байвал мансуу ахуй байвал түшсүү өв байвал үлдээсүү там байвал тамгалсуу иймэн хэцүү үйлийг өрсөөс нэхэж бүг өршөөтхвэ гэвч авын зөнд өт буй. За бидний тэр эртийн ав авалдаг зөнд угаасаа өт байгаа. Ял байвал хилцээ. Буруу байвал одоо хилц. Тэ ил тод хилц гэж штэ. Ар байвал ман, ахуй байвал түш, өв байвал үлдээ. Удамшил дотор чи юу нь юу байгаа? Тэр болгоныг ялын хилц, арын ман, ахуй ундруулах ухаан байвал ахуйг нь бий болгоо тэрийгэ түш, өв байх юм бол өвлүүлж үлдээ. Там байвал туулан үзүүлж, бэртэн зовж, мүч бүрээрээ эмтрэн тэмтэрч, хүний орчлонд үлдэх үр байдгийг тамгалан сануулж, тууллаараа ухуулж, хямрлаараа ухаалж, гутарлаараа эдэлсүү.
Хэрвээ там гэдэг тэр тамаар туучдаг удамшлыг сэрээсэн бол одоо тэгээд биеэрээ туулаад тамлагдаад тэгээд үрстэй ядаж энэ замаар явбал ингэж явдаг шүү, ингэж өдөлдөг шүү гэдгийг тамгалан сануулж гутарлаараа энэ биеэрээ идлээ гэж байна. Авийн зун өттэй хэмээх нь өөхөн гавлын холбоос юг мэрэн иддэг үнэнтэй хэмээх нь тэнтээс холбоосоо алдсан тарих гавал бүрэн сэтгэхгүйд турж гунддагч турааж байгаад шахаа үзүүлэн төөрүүлж байгаад гарц харуулan гал суудлаж ул ухаан талбдаг гаргалгаатай бүлгөө. За ер нь бол өттэй байж иж гал сэрхнэ. Тэгэхээр ингээд өттэй байх нь одоо гарцаагүй юм. Нөгөө өт нь ингээ тархины холбоосыг идчихнэ гэхээр чинь нөгөө нэг хөөж бодох чадвар багсан штэ. Ийм алдаа гаргасан учраас эндээс ийм үр дүн ургалаа гэдэг тэр холбоос нь байхгүй болчоор яагаад би зовоод байна? Би юун дээр алдчихваа гэхээр өөрийнхөө алдааг олж хардггүй ч юм уу, таньдгүй ч юм уу, мэддгүй ч юм уу, хүн чи ингээ зөв явахаар ингэх гээд байна гэд хэлэхээр тэр нөгөө нэг үйлдэл үр дүнгийнхаа хооронд холбоосыг олж танихгүй, олж харахгүй байгаа хүн чинь хүний үгийг хүртэл энэ баг юу хуцаад байна гэж сонсдог ч юм уу те. Тэгэхээр нөгөө нэг биегээ эхлээд өргөцсөн хүн чинь хүнээс үг сонсохгүй, өөрийнхөө байгааг олж харахгүй, өөрийгөө өргөх өвчтэй учраас өөрийнхөө алдааг, өөрийнхөө хийж байгаа үг үйлдэлийн үр дүн ирээдүйд яаж гараад байгааг тооцоолон бодох чадвар алдагдаж байгааг л нөгөө өөхөн гавлын холбоос юг өтөн мэрэн иддэг үнэнтэй гэдэг хэсгээр хэлээд байгаа байхгүй юу. За тэгээд ингэж явсаар алдаж тамлагдаж тарчилсаар ямар ч юусан нэг л ухаарал тээчих юм бол ухаарал дээр нь гал судлаад ул ухаан буюу чи ингээ энэ дээр алдаад байна. Эн чи ийм үр дүнд хүргэлээ. Тэгвэл дараагийн удаа чи ямар үйл хийх юм бол ямар үр дүнд хүрэх юм гэдгээ тооцож бодох ухаантай бай гэдэг тэр зүйлийг сэтгэж бодох уул суурь тавигддаг. Ийм танин мэдхүйд хөтлөхийн тулд анханасаа өттэй байдгаа гэсэн утга явж байна. За алсын орон зайг хараад тэг холыг харах нь нэрс би тийм лаг болно. Би тийм лагаа л гэд бодоод тахна те. За алсын орон зайг хараад ойрын бяцхан чөлөөндөө хөлбрөөд байгаа хүмүүн тарих гавал цуцхын улбаатай би тийм лаг болно гэж ботсон ирнээсээ энүүхэн эндээ өөрийгөө л хоолдог, өөрийгөө л тоглодог, өөрийгөө л өргөдөг иймхэн жижигхэн орон зайд ингээд эргээд байгаа хүмүүн нөгөө нэг хүсэл сэтгэл бүх юм нь цадахгүй учраас энийг яаж яагаад цадахгүй байгааг нь зөв холбоосоороо хөөж олж мэдэхгүй учраас ингээд ямар нэг юмар дутаад өөртөө итгээд бардамнаад байгаа юм шиг ирнэ. Өөртөө итгэл нь унаад сэтгэл нь цадахгүй хоостроод ингээ мяарад идэг бахна. Ямар учраас ингээд нэг сонирн байгаад байгаагаа ойлгохгүй учраас тэрийг ойлгохын тулд өчүүхэн орон зайд байгаа гэдгээ олж харахгүй өөр янз бүрийн аргаар оролдох нь шүү дээ. Янз бүрийн л юм бодож сэтгэж ирж хайж үзэх нь ингээд тэгтэл хариултаа зөв олохгүй учраас эн чинь нөгөө хүний тарих чи ядарна, хүн чи өөрөө ядарна, зөвхрөн, шантран, шаналн те. За ингээд тарих гавал цуцхын улбаатай тэрэн бийдсэн мэт, өт амилсан мэт авир аашны мулгууд унаж бэртэн гэмтэж. За энийг бол тайлбарлах шаардлагагүй бах тий. Унаж бэртэн гэмтэж шархаад олоохтой хавцсныг хазлах араатан зүнэн сэрж. За мэдээж ингээд шаналцсан, зөвхөрцөн, шархтцсан байгаа болохоор тэр одоо шархаад олоохтой хавцсныг хазлах араатан зүнэн сэрж гэхээр одоо ер нь жоохон араатан ааш маяг гаргах нэ одоо ойрцсон бүхэн рүүгээ дайрч тавшилдаг, төрөмгээлдэг, нухчин дарж доороо оруулж хөлдөө сөгдүүлэх гэж ийм араатанлаг ааш авир гаргах нь байна.
За цаанаа болохоор эн чин аратан зүн гэхэр чин хүн биш байгаа даахгүй юу. Бүр эртийнхаасаа эртийн бүр амтан байсан үеийн зүн ажиллаад байна гэсэн. За тэгээ шархтан унахтаа гүрээгээ тавьж өгөх адгуусан зүн нь таталж гэж байна. Энэ нь болохоор за нэг бол ингээ аратан зүн сэрхэн вэ. Эсвэл адгуус амтан ч юм болохоор аратандаа баригдаад ингээл хүлцэнгүү те ингээл шууд гүрээгээ тавьж өгвөл үхдэг шүү дээ. Одоо ямар өөдөөс нь хазгыг гээд араа шүд соёо байхгүй юм чинь. Тэгэхээр нөгөө нэг айгүй юм бууж өгөмтгий байдлыг илэрхийлж байгаа байхгүй. Одоо намайг ал гэлтэй ер нь өгчий гэлтэй эсвэл ингээл ер нь би буугаад өгч би уус чадахгүй юм байна мэж гэдэг юм уу. Тийм нөгөө бууж өгөмтгий юм хүлцэнгүү тэр адгуус амтны зүн нь хойш нь таталч гэсэн үг. Урагшаа явуулахгүй ингээд улам ингээд готрон голоод хойшоо татаад идэг гэсэн үг. Адгуусан зүн нь таталж тарих гавл нь үлддэгөө. Өтний аясаар хөдлөөд байвал өтөл болохоос өвс болж ургахгүй, өр мэт нахиалахгүй, үүд болж хадгалагдахгүй. Үт ухтай амьдралын хаягдлыг цэвэрлэх байгалийн өгөгдөл зүй. Өнөр өмхийд өтөднэ махялцархад өтөдн өөх ил бол өтөднэ гэдэг чинь одоо тархин гавлын өөх ил бол өтөднэ гэхээр ямар ч шүүлтөөргөө хамгаалтгүй цэнзүргүй тархиа ил байлгаад ах юм бол бас хин дуртай нь ирээд халдаад автуулаад тархи угаагаад өтөөчдөг гэсэн үг ээ. Тэгэхээр энд бас нөгөө өөрийн толгойтой байхыг дурдж байна. Мах ялзархад өтөднө гэхэр чинь одоо тэгэл дотроо ялзраад байвал өтөднэ л гэсэн. Өнөр өмхийд өтөднө гэдэг ч одоо зүгээр нэг л өнцгөр тайлах юм бол өмхий санаатай бол бас өтөднэ л гэсэн үг тий. Өвгдийн үлдээс нь цогцос өттэй л байж таар. Энэ наснда муу санаалж үзээгүй хүн гэж байхгүй л хэлгүй. Тэгээ өвгөд ч бас адилхан хүн байсан юм чинь тэгэл янз бүрийн алдаа оноо тул янз бүрийн өвгдөц байгаа шүү дээ. Үнэн ийм тул цогцос гих үгнээс эмэх хэрэг алга. Гажуудлын мөрөөр яваа хүмүүнийг галтаа цогтой сүлд тавхиж явна гэж хэлэхэд хэцүү. Энэ болохоор хүмүүс ингээл нэг харахад нэг ийм лаг залуу гоё хүүхэн харахаараа ингээл сүлд хямартай гэл магтаал уран мөгөөл ингээл дивжээхийг хүсдэг. Гэтэ яг үнэндээ ингээ гажуудлын мөрөөр явж байгаа бол тэрийг галтаа цогтой сүлд тавхиж явна гэж хэлэхэд хэцүү шүү дээ гэж сануулж байна. Гагц морио алдан явгарчхаад өтөж удалгүй үхэл ирээд авахд ялаа суух өөх алгадаа хэмээн цаазлах тэнгэр дээр үгүй. Энэ болохоор нэг ганц мориоч алдлаа одоо сүлд тиймэргүй боллоо гэсэн үг шүү дээ. Тэгээд явгараад өтөөд тэгээ удалгүй үхэл ирээд авахд ялаа суух өөх алгадаа хэмээн гэхэр чинь одоо тэрэн альбан ад чөтгөр тоож шинжлэх ухааны ундраг болсон тарих алга тэнд одоо идээд байхаар тарих үлдээгүй байна хэмээн цаазлах тэнгэр дээр үгүй. Тэнгэр болохоор тэрийг бүр тэгтлээ одоо юучгүй болсон юмыг бол ерөөсөө тоодгүй л гэсэн утгатай байхгүй. Тэнгэр зүйл хамаач байхгүй гэсэн. Тэнгэр өтийг тоож шиншихгүй заяанд нь хайж ясаа талбна. Заяанд нь хайна гэдэг нь ойлгомжтой. Ясаа гэдэг чинь хууль, цааз, ясаа гэсэн. Тэгээд зүгээр юм засгаар шийдчихнэ гэсэн. Тэгээ хүмүүн өтгнөө бариад илж таалан инхрээлэн үнсээд байдаггүй л байлгүй. Гэлээгээд элдвэр чигших хэрэггүй. Биеэс гарсан юм. Гарах ч ёстой юм. Гарсан нь сайн. Гэхдээ өтгөн бол өтгөн шүү дээ. Өттэй гэдгээ таних өнгийн цэцэг гэж өөрийгөө андуурах өтгөний гуниг түүхээр замнахгүй байвал дээрсэн. За нэг гаднаа гэлэнцэг дотроо паланцэг харагдах байдлаа зөвхөн царай хувц сунаар яриаггүй л дээ зүгээр гаднаа ингээд нэг юм амар лаг сайхан сэтгэлтэй зөв сайн хүн шиг харагдаад дотроо үнэхээр юм ялцарсан хүмүүс байдаг. Тэгээ тэр хүмүүс өөрийгөө үнэхээр тэр гадна харагдаж байгаатайгаа адилхан гэж өөрийгөө хуураад байгаа байхгүй юу. Тэгээд яг үндэ бол юм зүгээр өтгөн байдаг. Тэнгэр тоож шиншихгүй, тэр нь тоож одоо идэх юм
үлдээгүй тэ идэх тийм сайхан ухаан үлдээгүй тийм өтгөн байж идэг. Тэгээ тэр өтгөн өөрийгөө өнгийн цэцэг гэж андуураад ийм гунигт түүхээр замнаад байна. Уг нь ингэхгүй байвал дээрсэндээ гэж байна. Хэцүү хатуу үгийг дуулгавч урх занг тавин уран яруугаар тойглон урсгал ус шиг элбэн таалж байгаад урж тастан өтөөснөөс хавьгүй илүү хайр инрэл байлгүй, хааж байхгүй шудраг ёсон тэр байлгүй. За хэдий би ингээ хатуу хэлж байгаа ч гэсэн те та нарын бие биенээ урхитаж зангаддаг шиг урмаар тэжээж болохгүй байхад нь болоод байгаа юм шиг магтаалаар өсгөж улам хорлоод биегээсээ бусдыг өргөж чадахгүй байгаа нэг улам биерүүн чи л мундаг шүү, чи лаг шүү, чи уган сайн шүү, чи чаднаа, чи болноо бүтнээж гэдэг юм худлаа үгээр ингээд улам л өтөөгөөд байснаас хавьгүй илүү хайр инрэл байлгүй дээ. Тэгээ эртгэн ухаарчвал эртгэн уулна бас замдаа орох юм даа л гэсэн утгатай ш тэ. Тэгэхгүй ингээд ухаарахгүй ядчих хатан дээрээс нь худлаа хий оосон магтаал сайшаагаал үнэн бодит байдлын нүрэн дээр нь хилээд өгч чадахгүй ингээл нөгөө хүнийг улам л дордуулад байснаас хавьгүй өндлөө хайр инрэл байлгүй дээ хаачаа байхгүй шудраг ясан тэр байлгүй дээ. Чи дарангайчийн хэл болон сэтгэлгээний ондоошлон чи дарангайч гэхээр чиг дарангуулдаг биегээ өргөдөг хүн. За энэ сэтгэлгээний хэл болон сэтгэлгээний ондоошлол нь нилуун үгээр өрн дуудаж. За нилуун үг гэхээр чинь тэгэл зөөлөн, нилуун одоо хурц, шудраг, шулуун үг байхгүй дандаа нилуурдаг те. Ер нь манай нийгэм тийм болцсон штэ. За яах вэ? Ирэх чөлөө. За яах вэ? Хүний ирэх өстой хүнийг ингэж болохгүй тэгж болохгүй гэсээр одоо сүл рүүгээ болдог ч юм байха боллоо болохгүй ч юм ихээр дэлгэрлээ тэ. Ер нь энийг томоор ярих юм бол одоо нөгөө за тийшээ ороод явах тэ. За тэгээд нэлээд үгээр өрн дуудаж шулуун сэтгэлгээг тунхаглан өтөөж айгу сул дорой болгож гин гэсэн үг. Тархин нь ер нь их ажиллаад байхгүй дандаа ирэх юм биэрэл тэгэл тухайн хангачаад байдаг тэр сэтгэлгээг хэлж гин. Одоо хатуухан үг хэлчихээр хүнийг ингэж хэлж болохгүй ч гэдэг юм. Тэгээд ингээ үг сонсгоо болцсон ч юм уу. Надад ч гэсэн ер нь жоохон тийм шинж байдаг шүү хаяада. Хаач байхгүй ухаантан нь би хамгийн оройн дэд тархитн нь би өнг ялдам зүс төгөлдөр туйлын үнэн хязгааргүй хүчит би хэмээн хамаг бүхнийг хайр найргүй өтөөдгөрөө онцлогтой. Үнэн гихчиг хоёр хувилан оршоогоод байвал худал гээч нь 100-аар үржин галзуурдаг. Энэ нь болохоор үннийг ингээ хоёр оршоовол төрөлдөн штэ яг аль нь үний. За тэнгүүд үнэн дээрээ төрөлж байгаа юм чинь худал нь бүр одоо 200-аар үржүүлэн галзуурдаг гэж байгаа. Бүр их төрөлдүүлнэ. Худал дотроо бүр ёстой ингээд толгоогоо эрэхтэл төрөлдөнө гэсэн. Үнний ортой гэвэл шалгарсан нэгтэлсэн батламжид байж мэдэгч орчлонгийн тоосны үнэн онож олдохын туулал гээч нь жархан жилийн настай шүү жаахан тархин өттэй шүү гэж. За тэгээд үннийг хоёр хувирлахгүй за нэг ортой юм да гэд нэг шалгарсан нэгтэлсэн батламжсан баримжаатай зүйлээрээ за энэ л нэг үнэн байж магадгүй дээ гэд нэг юм тамгалсан одоо юм батламжит тэгээд та нарын хувьд батламжит байж мэдэгч орчлонгийн тоосны үнэн онож алдахын туулал гээч нь орчлонгийн тоос гэдэг нь бид нарыг магадгүй өөрийгөө ч хэлж байгаа тий тоосны үнэн онож алдахын туулал гээч нь жархан жилийн настай шүү жаахан тархин өттэй шүү. Тэгэхээр 60 насны тураасан танин мэдхгүй тэгээ тэр нь яаж яхад өттэй ийм танин мэдхүүгээр батламжилсан та нарын үнний ортой гихч зүйл чинь яг бодитоороо бол ийм өчүүхэн шүү гэж байна. Өвгийн үг химийн солилцоог андахгүй барьж байдаг улаач үрс ногттой л болохоос адил шүү. За улаач нар адилхан ногттой л болохоос адилхан ногт гэдэг чи яг хазар биш шүү дээ. Ногт тэ амын хаашаа татгаа бол заагаад хазаарлцсан юм биш.
ногтлж чинь. Тэгээ дөнгөж унганд ногтуудаг тий. Ногтон цаг хугацаа орон зайгаар нь ногтлоод яг заяагаар нь жоохон шахдаг юм шиг байдаг тул түүндээ баригдаад нэмж өтөхдөө удаан л болохоос өтийг оршиж байгаа цагт өтөгдөө үүсгэж өөхөө идэж дөнгөнөө. За жоохон ногтол болохоос ер нь улаач нар ч гэсэн адилхан өтөөд тархин бүрэн сэтгэдгүү болно л гэж байна. За хявсуу тархин өртөөж алтуу айн дүүшээ харагдуулаад тайлга бичээс. Байнда онох суу ухааныг бөө тархиндаа авч мэндэлсэн эргүний ёсыг тайсэтгэж өртөөлөн ээгчийн мэдэл олсон. Байнда онох суу ухаан гэхээр энэ бол үр дүн тооцооллын ухаан гэсэн үг. Тэгээ зорилготой хүрэхийн тулд ирээдүйн зорилготой хүрэхийн тулд өнгөрсний танин мэдэх үед үндэслэн одоо яг юу хийх вэ гэдгийг тооцоолон бодоод байнда онох ухааныг хэлж байна. Тэгээд бөө тархиндаа авч мэндэлсэн. Бөө тархи гэдгийг манайх мэдж явах тоо бөөгийн тархи гэдэг штэ. Бэлэг оюун арга ухаан руу сүлдэг энэ холболтыг хийж чаддаг тархийг бөө тархи гэж хэлэх байх. За тэгээд эргүний ёсыг тайсэтгэж эргүн гэдэл бид нар яриад байгаа тийм эргүний ёсыг тай хандл сэтгэж өртөөлөн ээгчийн мэдэл олсон. Өртөөлж бас иех мэдэл олсон. Ай гэдэг нь гэдэг нөгөө юу уртаар хэлсэн байна. Ай их сав шимийн дуулалт алтан дүүшээ хараадуулаа гэдэг нь дуу ие кау ур ул химээгээд задлбал дуу шидийн онцлог дуу онцлогч шидээр иэгдсэн харын урдыг улбаа суурьтай нь холбон үйлдэгч узуур эс буюу модон чинийн ясаа тодолж байна. За өөрийгөө танилцуулж юм л дөө. Тэгээд харын урдыг улбаа суурьтай нь холбон үйлдэгч узуур эс гэхэр чинь харын урдуу гэхэр чин доо хүмүүсийн мэдхээр харын үйл гэсэн үг шүү дээ. Ер нь бол шийтгэх гэсгэх харын өдөөс хараар урд үтэйгээр тэгтээ улбаа суурьтай нь холбож үйлддэг гэхээр учир шалтгаантайгаар үр дүнгээ тооцоолж харын шидийг хэрэгэлдэг гэсэн утга байж магадгүй. Тэгээд узуур эс гэхээр язгуур эс буюу модон чинийн ясаа тодолж байна. Үүнийг тодлохын улбаа нь харах нүдэнд байвч сохор тэмтчих үрс хаанаас ихтэйгээ мэдэг хэмээн эртийн явдлыг сануулж байна. Алхахыг жигших үрс авлахын зөнтэй байтал алж болохгүй хэмээн хориглох нь нэгэн зөнг өхүүлж даран унтуулж буй мэт боловч нижгээд болон үржүүлээд нүрээ хувирган олуул болохт нь танихаа байхыг тайчуу сорих хэмээдэг юм. Алхахыг жигших үрс авлахын зөнтэй байтал алж болохгүй хэмээн хориглох нь гэдэг нь болохоор нэг харыг жигшээд байгаа хэрнээсээ өөртөө авлахын зөнтэй. Тэгээ энэ үрс нь үрсэд энэ харын үйлийг хориглох нь нэгэн зөнг өхүүлж одоо бүр ингээд цагаанаар нь одоо бүр цайлах гэдэг шүү дээ. Сүудрийг өгсгээд гэрлийг бүр тэлэх гээд байна. Ингэж хориглох нь энэ авлах зөнг нь өхүүлж даран унтуулж байгаа мэт боловч яг үнэндээ бол дарж унтуулж алга болгосон юм ерөөсөй байхгүй. Харин ч үржүүлээд нөгөө нэг л ойлголтоор ойлгодог байсан тэр утга санаа агуулгын олон хэсэг болгож хувааж задлаад тэгээд нүрээ хувиргаад одж годод олуулаа болох буюу нэрлэх нэргүүл болцноос утга агуулга нь маш олон задраад хувирцныг танихаа байхыг тайчуу сорих хэмээдэг юм гэд нэг юм тайчуу сэрэх гэдэг үгийг тодолж байна. Одоо нэг нэртэй байсан юмыг нэрийн алга болгоод олон хэсэг задлаад олон юм бутархаа нэгж болгоод задлцгаар танихаа болцсон. Тэгээ тэрийг ингээ алчлаа, өхүүлчлээ, устгахчлаа, унтуулчлаа гэж үзээд байна. Яг үнэндээ бол зүгээр л ингээд олуулаа болцсон. Бүр төөрөлтмөр болцсон.
Тэгээд энийг танихаа байцныг тайчуус ирэх юм эдэг юм гэж хэлж байна. Угтаа бол нэг л зүүн байгаа. Авлаж болохгүй хэмээвэл ном татаж ил тагсахгүйч өгөн сумаа тавиад хүлээд өргөн илт бамбайгаа хувлаад эрх ямбаар орлуулна. За алж авлаж болохгүй гэвэл ном сум ил тагсахгүй ч гэсэн үгээрээ сум болгож тавиад эрх ямбаараа бамбай болгож хэрэглээд гэдэг ингээд дүрийг хувиргаад байна штэ. Жад сэлтэй нуугаад жаахан үрсийнхээ ирээдүг нь мөхөөж 90 гавлыг дууднаа. Бинийг ингээл улаан цагаан нүүр нүдрүүн жадлаад байхгүй ч гэсэн маш алсуураа уул усаа ухаад уух усгүй болгоод жаахан үрсийнхээ ирээдүг нь мөхөөж 90 галвыг дууднаа гэж. Эртийн эцэг бие сэрсний улбанд энэ авийн зөнгөө тайлж өгсөв. Нэгчээс хямал алтуу бардуу хэмсүү зэлгүү нүүсээ чидэл авсуу хамааран уйдаж ардуу хэмэлсүү алтуу бардуу хямсуу хадуула хэртүү бисүн чидул игсүү нэгтэл бас хиймэл алтан барын дүрд үт суугаа шүү. Барын дүрд хуйлсан өт гэдэг нь тэр нь л байгаа шүү. Нүх зоригдол нь байгаа цагт тэрэн хүртэл эн чинь нэг бүр эртийн улбад бүр үүсгэл үүдгэл анхны хөдөлгөөнд эргэлтэд жам угаасаа л нүж байдаг болохоор тэр нь ч байсан ийм нүх зоригдолтой. За тэгээ нүх зоригдол нь байгаа цагт хаагур ч гэсэн нүнэ. Дүрээ хувиргаад дүрлийж хараад эхээ нэг жадлна, эцгээ нэг сүлбэн, ханиа нэг харвж өрсөө өөрөө намнана. Нүх зоригдол нь байгаа гэхэр чинь ямарваа нэгэн байдлаар сэтгэж бодно арга зээл гарц гаргалгаа үйлдэл үйл рүү явна хөдлөн гэсэн. Тэгээд тэр нь олон түмний төлөө биш зөвхөн биегийнхаа төлөө бол өчүүхэн орон зай дотроо өөрийгөө өргөхийн тулд ээжигээч аавыгаач ханиаж үрсээж ингээд жадлаад хохироогоод сэтгэн бодож байгаа байдлаараа хохироож байгаа штэ. Өөрийгөө өргөх гэсэн тэр сэтгэлгээ нь хавь орийнхныгоо тэгж хохироож орж ирдэг байх нэ. За тэгээд хариуцлагыг өөртөө тоховч уул нь ал ингээд хариуцах гад байгаа нөгөө нөхдүүдээ тэгээд өөртөө тохоод байна л гэж бодоод байгаа. Үлэн барс нүртээ өт тул тохоод байгаа гэж бодоод байгаа боловч яг үнэндээ өөрийгөө бар гэж бодсон өгт байгаа болохоор авлахын зөндөө шатаад авирын молгоод хорлогдоод өт гэдгээ танихгүй үрээж барина, ихээж барина, өөрийгөө ч барина, өөдөлсний хойно удмаач барьж өтнө. За энэ бол ойлгомжтой. Өөдөлсний хойно удмаа барьж өтнө гэхээр нэг сон дээшээгээ нөгөө онгод буурлуудынхаа сандал сэнтид санаа зовоод идэм бэлээ. Яг үнэндээ ирээдүйн өрстэй ингээд ийм тарих оюуны суур үлдээж байгаагаараа ирээдүйн удам хугацаанда айгүй их гай тарж байгаа гэсэн утгаар ойлгол бас зүгээр. Ан аав хийгээд талаад бай гэсэн үг огт бос юм шүү. Барс бол дүүлж очиод барьнаа. За бар бол ингээл харж байгаа мараж нэг үсэрч ан аав хийдэг бахнаа. Чон бол сүргэлэж хэмлээд авлана. Хүм бол арга зэл сэтгэнэ. Үнийгээ ан авлахтаа үлдэн, үрсээ хамааран манахтаа ч үлдэн, өвгдөө хүндлэн ёсоо дээдлэхтэйч, үргэлжлэх ирээдүг зуран таамаглахтаач, тарих гавл дотор нь тал дундуур нь өт татсан байсан ч үлдэнэ. Ерөөсө хүн бол арга зайлэл сэтгэндээ зөв юм хийжсэн ч, буруу юм хийжсэн ч, үрсээ бодожсэн ч, зүгээр жинхэнэ ангөрөө хийжсэн ч, тархин тал дундуур хүртлээ өтцөн байсан ч арга зайлаа сэтгэдэг гэж байна. Арга зайл хэмээх нь галын дүл бүлгөө. Юун тулд зайлтгаа ялган танихгүй бол гайхам том бар өтн арга зайл өөрөө бүлгөө. Юун тулд зайлтгаа ялган таних гэдэг чинь зөвхөн өөрийнхөө төлөө зайлтах юм уу? Ядаж хүүхдийнхээ төлөө зайлтах юм уу? Гэдгээр л салчхан нь шүү дээ. Зөвхөн өөрийнхөө зайлтж байгаа өөрийнхөө төлөө зайлж ивэл тэгэл гайхам том бар өтнө. Чиний тэр хэрэглээд байгаа арга зэл
галын дүл гэж ойлгоод байгаа арга зээл нь өөрөө бүлгөө гэж байна те. Хөхрөгч хансан зэлийг цог зээл, суу зээл хэмээн өртөөлж ирүүлжээ. Энэ хансан дүлийг бүрэн танилгүй яаж ашиглахыг үндэс суулбаатай таньж мэдэхгүй байж хориглох эсвэл дэврээх аваас дүрээ хувилгаад түмэн уулыг галдаж мэдэх улаан галын ихийг тавих улс суурийг бэлдэн зэхэж утны агуултайг үржүүлэн дэж байдаг. За ер нь бол яаж ашиглахыг үндэс улбаатай таньж мэдээгүй байж сайн мэдхгүй юмараа оролдож гин гэсэн үг. Галлаар тоглож гин гэсэн үг тийм. Сайн мэдхгүй юмаа яаж хэрэглэхээ мэдгүй байж хит их хориглох эсвэл хит их дэврээх юм бол дараагийн дэр гал асах үндэс суурийг өөрийн биеэр зэхэж бэлдэх буюу гал ямар үед ихээр төмөртөн өрдөгдөн асдаггүй гэхээр нөгөө нийгэм бүр болохоогоод ялзраад ирэхээр асдаг штэ. Тэгээ хүн бүр болохоо байгаад бүр ингээд бүр үнэхээр өтөндөө бүр баригдаад ирэхээр нь гал орж ирдэг байхгүй юу. Тэгээд эн чинь нөгөө нэг одоо нэгнээс уйлдаатай гэсэн хит хазаалт яваад тахаар тэгшлэх гэж гал орж ирж байгаа хгүй. Тэгшгэн яваад байвал тэгэд өөрийнхөө яваал юм л гэсэн үг л дээ. Тэгээд хит их хазаасан тэр байдлыг үүсгээд тэгээд үүсгсэн тэр байдал дээр нь засгаж гал буюу нөгөө уул ухааныхын зүүн баг багаар сэрж эхлээд тэгээд нийгмийг баг багаар голч руу эргүүлдэг байх нэ. За тэгээд хансан дүл хэмээгч нь тарих гавлын дээр дор өөдөрөөгүй сэтгэх чадамж бөгөөд энэ нь авлах зөнгийн суур чадамж юм а. Энэ чадамжийн улбаанд хүмүүн хамгийн түрүүнд авлаж зэвсэг барьсан үнэтэй шүү. Тиймээс имиж галдаж явбал тогшрол бага. Хэрэглэж чадвал уул нь бол өөрөө галдаж болох байхгүй. Одоо энэ эртийн зүнг, өттэй энэ зүнг өөрөө ингээд ухаарал сэхэрэл танин мэдхүн хураалт гэгэрэл ойлголт ухамсараараа өөрөө өөрийнхөө тархины өвтнүүдийг галдаад өөрийгөө засаад явах боломжтой. Тэгээд галдаж явах юм бол тогшрол бага буюу ирээдүйд ирэх үнцийг ирээдүйд гаргах үр дүн нь одоо арай ивэлтэй гэсэн үг тийм. Хэрэглэж чадвал хамгийн хүчтэй бөгөөд үргэлжээ сэрээтэй байх зүн юм. Зүн сэрээтэй тул зүнгийн нөлөө идэвхтэй. Энэ зүн бол унтдаггүй ах нэ. Хэр байсан бол зурамж болтгой авлахсан. Ойд байсан бол буг гөрөөс намнахсан. Хот гэдэгт сууга үрс юугаа намнан юугаа харвах бэлээ. Тоглон байлдаж тоглоом ихээр зохиожээ. Гэтэ энэ дэр та нар ингээд нөгөө ан авлаад алаад талаад бай гэсэн үг огт бос юм шүү гэд эхлэхт нь хэлсэн тэрийг үргэлж санджаах хэрэгтэй. Яг гоо амтан байхдаа ч юм уу эсвэл бүр эртээр үед тэг авлахаас өөр гарцгүй байх үедээ байсан зүүн учраас хүнд ийм авлах ан өрөөчний байдлаар илрэх тохиолдол байна. Гэтэ энэ зүн чи одоо амар хувьсцсан байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. За тэгэд хот гэдэгт сууга үрс юугаа номнон юугаа харах бэлээ. Тоглон байлдаж тоглоом ихээр зохиожээ. Энэ дэр одоо PUBG-г дурдж болж байна те. CS-ийг дурдж болж байна. Dota-г дурдж болж байна. Үзэн шимтэж өөр ертөнцийг төсөөлжээ. За маш олон эртийн цаг үеийн тухай кино, за ирээдүйн цаг үеийн тухай кино, өөр гариг ертөнцийн тухай кино хийдэг те. Бодон уншиж бодолтой амьдран тухлах болжээ. Яад гэвэл эн чинь нэг юм дутагтаад байгаа байхгүй да нэг юм арай л өөр цаг хугацаад арай сонирхолтой байх ёстой гэсэн юм нэхэл хатууд байдал нь юм янз бүрийн тоглоом ихээр тоглоод байх. Тэгээ иймэрхүү ертөнцтэй кино үзээд байх. Иймэрхүү ертөнцтэй кино урлаж дүргэж бүтээх сэтэл өгөөд байхаар ингээд илэрдэг байх нэ. За тэгээд зүн бол хүсэлт автуулж, хясалт бариулж, дотроос нэхэл их сүржин даржин, хатгаа тавирах сүлбчих гээд тоншоод толгой хагалчих гээд байх үзэгдэл өрнөө. Тэгэхээр зүн болвол
Ер нь л аюу хөтлж удирдах чиглүүлж зүгээр ялгадгүй яг чи нэг тийшээ яваад хаач гэл ингэ түлхээ татаж хангаагаад ерөөс зүгээр суулгадгүй маш хүчтэй байдаг бах нэ. Үүнийг тарих гавл гэдэг нь би байна шүү. Намайг ашигла эсвэл би чамайг ашиглая гэж гэрээ шаарддаг зун гэж тунгаах хэрэгтэй. Эртний үедээ авлаж чадахгүй авлахтаа алтан гавлаа ашиглаж мэдэхгүй бол шалтан нүцгээс хавар туурай араа шүд бядуу хүмүүн хамгийн сул доройдвол үүнийг эрхэмлэн нандинаж байсны улбаатай. Эхнээсээ ашиглаж ирсний үндэстэй их хүчрхэг зүн болон дамжиж идүүгээ орчин цагт ирсэн тул энэ зөнгийнхөө өмнө үрс тум балчирдна гэдгээ ухаглах тун. Одоо энэ арга зайлыг бүр анханасаа ингэж эрхэмлэж, нандинаж, хөгжүүлж, ашиглаж ирсэн болохоор энэ зөнгийнхөө өмнө та нар бол арай л балчирднаа. Наадхаа ингэ бүрэн таньж мэдгээд хэцүү. Ер нь бол жоохон ахтнаа, таньж мэдгээд холоо, таньж мэдлээ гэхэд одоо айгүй багахан хэсгийг таньж мэдхээс хитэрч чадахгүй байдалтай байгаа байж магадгүй гэж сануулж хэлж байна. Тэгээд ариун өндөр настай зөнг 60 хаварт дээрээ дөнгөж таниул их юм. За энийг бол ойлгож байгаа тий. Маш урт хугацааны зүм байхад энийг нэг 60 үрээл нэг дөнгөж нэг за нэг иймэрхүү юм байна да гэж таниул их юм гэж байна. Тийм биш гэж үү. Тэгэхээр маш өрчтэй удирднаа. Таньж мэдэхгүй байгаа, бүрэн таньж мэдэхгүй байгаа зүйл чинь та нарыг ингээд төрөгдүүлж агаад тий ингээд яах их нь ойлгохдохгүй ингэж ингүүлж байгаа л доо маш хүчтэй ухамсаргүйгээр удирдна, автуулна, хүсэл зорилгод шатуулна, чадахгүйд бол өөрийгөө хэмлэж хатуурхна. За нэг шарлахаа шүд зуугаал чаддаг болчихгоо л ингээд хойноос нь нэхэл дагал болоод хөөгөөд идэг юм л хэлээд ах шиг байна л да. Өвч дорой явахаас зайлсхийж үргэлж өөрийгөө эрчилж байхын улбанд тарих гавлыг арга зээл нь эзэгнэн захирах гэвэл тай сууж байна гэсэн үг. За өөртөө их дорой танин мэдхүн ханаагүй ингээд нэг учир нь олдохгүй төөрөгдөөд байгаа тэр мэдрэмжээсээ зайлсхийгээд өөрийгөө ингээд тод томрон хүчтэй чадaltaй гэж мэдрэхийн улбаанд зөвхөн өөрийгөө тордоод эхлэх улбаанд одоо ийм суйртайгаар гэсэн үг зөвхөн өөрийгөө өнгөлөх ийм суйртайгаар тарих гавлыг арга зээл нь эзэгнэн захирах гэвэл тай сууж байна гэсэн үг. Нөгөө нэг юу гэсэн үг вэ? Нөгөө зүн чинь олон хувлаад нэг хувилбараараа чамайг эзэгнээд удирдаад төөрүүлж эхэлж гин гэсэн. Аратан зүн чинь сэрчлээ. За зөвхөн өөрийгөө хурцлж байх улбаагаар сэрсэн арга зээл бол шууд аратан болгоно гэсэн. Тэгээд тархийг чинь бүрэн эзэлчлээ. Одоо чи бус энэ зүн эзэн дэнсэнд нь чи автчихлаа. Тайвшир гэж хэлээд нэмэргүй аратан үргэлж авлаж байдаг юм. Ер нь бол аратан бол угаасаа л алж хиджил таараа штэ. Зүн тийм юм чинь. Тэгэхээр нөгөө нэг олон хуурцсан зөнгөө таньж мэдгүй бол банд ингээд султгаараа өөрийгөө хүчлээд өргөөд зөвхөн өөрийгөө өнгөлж тордох улбаас уртаар арга зайлаа хэрэглээд эхлэх юм бол энд нөгөө нэг төөрөгдлийн улбаатай өөрөө танихгүй байж болох ч гэсэн ер нь бол яг тийм амтан дундаа адгуус биш аратан зөнгөө сэрэж гин. Тэгээд аратан бол эргэн тойрноо алж хидж цусыг гойжуулж иддэг амтан штэ. За тэгээ аратан бол үргэлж авлж байдаг юм аа. Эцэг өвгтөөс дамсан энэ зөнг өт байлгах, өөх байлгах эсхийг дүл байлгах, үнс байлгах эсхийг 60 хавартын өчүүхэн чөлөөнд жаргаж суугаа үрл шийдэх байлгүй. За энэ эцэгтээс өвлөгдсөн энэ зөнг өт байлгах юм уу? Эсвэл ийм холбоос нь бүрэн гүйц тарих байлгах юм уу? Үнс байлгах юм уу? Эсвэл дүл байлгах юм уу гэдгийг 60 хаврын өчүүхэн чөлөөнд жаргаж суугаа
бид нар л шийдэх байлгүй дээ. Энэ зүүн эртийн цагийг санагалзаж хөл алдан хурдлангүймээр шүд зүүн улааран асмаар хүн байвал хүчээ үдчихмээр амтан байвал агнчмаар дотроос хатгана. Бид нар ч одоо ер нь ингээд ийм дотроос хатгаад байдаг учраас 9 шидийн хатгаад байдаг учраас 9 шидийн одоо тоглоом зохиогоод 9 шидийн кино шээ зохиогоод тэрэндээ үзээл тэрэндээ дуурлаа л те. Тийм үү баатарлаг одоо юу гэдэг чинь гой гоёор өөрийгөө төсөөлөөл тэрэндээ аюу автаал хөтлөгдөд байдаг штэ. Энд чи одоо энэ зүнгийн нөлөө байгаа байхгүй юу? Сонин юм амтан байвал агнах гэх утга нь улаач дох танил бос байх юм. Амтан авалдаг зүн ахуйдаа шилжээд ондоочны илрэл болов уу? Тийм бол эртийн өвгөд анчин байж болохч анчны замаас хазаагаа дахиухан цагийг илээснээр зүн хувьсжээ гэж үзэгч авийн зүн төрхөө хувиргаснаас алга болсон гэсэн үг огт бус. Энэ зүн одоо хувьсэлт хүрээд одоо сармагчангаас хүн болцсон шиг нэг юм шал өөр юм болцсон гэсэн үг биш. Зүгээр л ингээд дүрээ хувилгаад олон болоод яг үнс угсаа тэрдээ анхны үүсгэлийн олж тэмтэрэхэд хэцүү болоод төөрүүлдэг болцсноос биш яг хэвэндээ л байж байгаа гэсэн. Байдаг газар л байж байгаа. Танигдахгүй болтлоо ондоошоод та ямар муухай байнга аллах таллах яриад гихчлэн гайхшраад байх нь. Би яг нэг энд баахан юм аллах таллах бичээд тахаар надад ямар их аллах таллах ярьд юм бэ гэж л бодсон юм шиг байна. Тэгээ тэрийг хэлж гин. Тэг ингэж гайхшраад байх нь өөрөө үгээрээ жадалдаг болсноо марцсан болтой. Би ч одоо л бас сайхан хорон хөхтөө үнэлтэй. Тэгэд үрсээ харван оноод шархтан унахт нь за ялангуяа хүүхдүүдтэй би бол аягүй их ингэ загын ойрлж хашгичиж жоохон аягүй их ч яахтай тэгээ чатлаараа хянахыг хичээдэг. Тэгээ ер нь амар их тийм алдаа гаргадаг. Тэгээд тэр хүүхдүүд чинь ингээл нүдэн дээр сүрсүүлд нь унаал аймхаа ойлол ингээл харцных нь гал мал нь унаад байгаа нь харагдаад идэх байхгүй. Тэгээд үрсээ харваж оноо шархтуулж байгаа байдал байна. Тэгээд шархтаад унахт нь ээжт нь өөр арга байсангүй хэмээн гимших эхийн сэтгэлээр далдлагч аратан зан цухалзах одоо эн чинь миний аратан зам байгаа таахгүй ойр төрнө хохироодог тэ ямар ядаргаатай юм бэ би ядарч чинь би амармаар байна дугаагаа дүгөөч гэдэг чинь одоо өөрийгөө өргөхийн тулд эргэн тойрноо хохироож байгаа миний аратан зам байгаад байгаамаа яг алахгүй ч гэсэн үгээрээ ингэж гаргаж ийн гэсэн. Аратан зан цухалзах эрт идүүгийн холион солион хувирал хувьслын гэрчлэлээ санан сэрэх болсон болтой. За миний энэ байгаа байдал бол ингээд эрт болон идүүгийн холион солион хувирал хувьслын гэрчлэл болж байна. Тэгээ ийм гэрчлэлийг ингээд өдөр тутамдаа үзүүлээд амьд гэрч болоод явж ийж энийгээ мартцсан юм уу? Энийгээ санаж сэрж ойлгож ухамсарлаач гэж. За энэ ч амар урт бичлэг болчлаа. Ингээд дуусгахаас. За тэгээд би дараа нь дахиад нэг л тайлбар бичлэг хийх хаа. Тэгээд ерөнхийдөө ном дуусчихсан. Сая нэг 12 дуу хуцал уншлаа да. Тэгээд дахиж ер нь бол номын тайлбар бичлэг хийхгүй. Яг би зөвхөн бүтэн номоо тайлбарлсан группт нээвэл нээ гэж бодож байна. Тэнд бол зөвхөн судар авсан хүмүүсийг оруулаад тэгээд ядаж авсан юм чинь бас ойлгох хэрэгтэй шүү дээ. Тэгээд нэг энэ судрынхаа агуулгыг хүмүүст хүргэжүүл энэ дотор уг нь бүх юм нь байгаад байгаа мó та нар өөртөө ойлгоод хэрэглэж ашиглаа сурчвал баахан эргүүнүүд төрөөд баахан ийм ухааны ундрахтай зүн сэрцөө өгдөхөө удамшлыг зөв яг бодтойгоор бэлгээс арга руу сүлдэг ийм чатамжтай хүмүүсийг төрүүлэх гэж л уг нь бууж ирсэн судар юм шиг үлээ. Тийм учраас тэгээд авсан хүмүүстэй ядаж би бүрэн ойлгоход нь туслаад нэг тим групп нийт юм уу гэж уулна бодоол байна. Ер нь нээхэл байх. Тэгээд аваагүй хүмүүсийг бол оруулахгүй л тэгэхгүй. Тэгээд яагаад тэгж ийн гэхээр чин угаасаа сутраа авах хэрэгтэй, унших хэрэгтэй. Тэгэл бэлэн би ингээл яриад тахаар бас өгөөж нь хэр ах уу, үнэлэх нь хэр ах уу, үнц нь хэр ах уу гэдэг гэл цаашаа зөндөө юм яригдах учраас ядаж авчих юм бол би одоо тэгээд групп нэгээ тайлбарлаад өгөё л гэж бодсон да. За тэгээд
дараагийн бичлэгээр уулзтлаа түр баяртай анхаарал хандуулж цагаа зарцуулж сонссон та бүхэндээ маш их баярлалаа.